Тэр үед би 6 настай байсан юм. Манайх шинээр нүүж ирсэн тул би ямар ч найзгүй байлаа. Бусад хүүхдүүд өдөржин гадаа тоглож байхад би гэртээ ганцаараа уйтгарлан суудаг байв. Гуниглан сууж байтал ээж минь над дээр ирж гарч тоглоод үзээ хэмээн хэлв. Би ээжийнхээ үгэнд орж зориг гарган гарлаа. Гэтэл тэнд намайг тоох нэг ч хүүхэд байсангүй. Би тоглоомодоо тэрэн хашааны булан сууж байтал нэгэн хүү над руу гар сонгов. Бид хоёр найзалж өдөржингөө хамтдаа тоглосон юм. Ингээд орой болох төгтөл тэр надад "Чи манай гэрлөө орж үзмээр байна уу?" хэмээн хэлв. Би түүний гэрийг хартал үнэхээр хуучирсан. Бас яг л эзгүй байшин мэт байв. Гэсэн ч би тоолгүй түүний хашаанд тоглож эхлэв. Бид хоёр тоглож байтал надад гинэт үнэхээр аимшигтай муухай өнөр өнөртөж эхлэв. Тэр над руу эргэж хараад зөөлнөрийн нэмсэглээд дараа нь "Чи энд баймаар байна уу?" хэмээн хэлв. Би ихэд айж гэрлүүгээ гүйн орсон бөгөөд маргааш нь түүний хайж байтал нэгэн цаас миний урд унав. Би тэр хуучин цаасыг аваад уншдал миний өчигдөрхөн хамт тоглосон хүүг 10 жилийн өмнө алга болсон хүү хэмээн бичсэн байлаа. Би ихэд айж цочирдсан бол хэд хоног өрөөнөөсөө гараагүй. Гэтэл нэгэн шөнө өнөөх хүү цонхон дээр үзэгдээд аимшигтай нэмсэглэлээр над руу харсан. Би одоо ч тэр цаасыг хаяагүй бөгөөд түүнийг харах бүрд өнөөх аимшигтай явдал тодордог.